За тэгээд эхнийхээ одоо энэ одоо 26 оны эхний чуулган дээрээ бид нэр ингээд төсвийн тодтглоор эхэлж байгаа шиг байна. За та бүгд бол Монгол Ардын нам 2024 оны нийслэлийн буюу орон нутгийн сонгуульд оролцохдоо Улаанбаатар хотыг үлгэрийн мэт болгоно гэд маш олон мега төслүүдийг ярьсан. Одоо 14 Улаанбаатар хотыг 9 дүүргийг 14 хот болгоё гэж ярьсан. 20 минутын хүрээнд маш олон юмнууд хийн гэж ярьсан. За метроны үе шат ер нь хэр хэмжээнд явж байгаа вэ? Яг одоогоор метроны төсөлд хэр хэмжээний зардал гарсан бэ гэдгийг бас олон нийт мэдэх шаардлагатай байна. За одоо трамвайны асуудал орж ирж байна. За трамвай дээр бол мэдээж чухал асуудлууд орж ирж байгаа. Дэлхийн нийт дээр шууд одоо Яармаг гэдэг юм уу буян тухайгаас хаавал дүүргээс Улаанбаатар хотын хамгийн өндөр төвчлөлттэй хэсэг бол өөрөө Яармаг хот болсон. Тийм учраас Яармаг хот гэдэг ингээ яриад байгаа нисэх хот гэж яриад байгаа энэ зүйл өөрөө яг бодтойгоор хизээ эргэж вэ. Ингээд нэг ерөнхий сайд нь гарч ирээд нөгөө ерөнхий сайдынхаа үг өгүүлбэрийг өөрчилдөг, өөрийн бодлогыг хэрэгжүүлдэг энэ төрлийн хувь хүн дээр одоо гардаг энэ хандлагыг ер нь танаа нам хизээ зогсох юм бэ? Одоо танаа нам бол дотроо 3-4 хуваагдсан байгаа шүү дээ. Их хурал дээр ш тэр нийслэл дээр ш тэр. Тэгээ одоо энэ байдал ер нь ингээ ус төржөөд байхгүйгээр асуудал шийдэгдмээр байна. За одоо энэ төсвийн тодтогтой холбоотойгоор нэг хэд хэдэн юм асуумаар байна. Энэ эрэм дараа гэж төрхүү дарга ярьсан. Манай хаавал дүүрэгд одоо зундаа халуус тасардаг хിവэрээ жилийн 4 удиралдаа зэвтэй ус гардаг хിവэрээ энэ асуудлыг шийдэхин тулд маш олон юмуд ярьдаг. Тэгээ одоо хаавал дүүргээс одоо гарсан төлөөлөгч нар маань энэ дээр одоо бас дуу хоолойгоо хүргээд одоо нэг 2 дугаар орлогч маань бол байгаад идэг. Хаавал дүүргийн үнэлэхгүй ялд авсан хаавал дүүргийн засаг дарга нар нь байгаад идэг. Энэ дээр ерөөсө бодлогын болон тодорхой төсөв санхүү тавигддаггүй, хийгддаггүй. Энэ байдал ажиглаад байгаа. Гэхдээ нийслэлийн их хурлын гишүүд бидэрлөө чиглэлдээд дээ шүү дээ. Тусдаа вант улс болсон. Нийслэлийн төсөв гэдэг бол бүр зах замбрааг алдсан. Хязгааргүй их төсөвтэй болсон. Зүгээр тэзүү гэдэг дээр жил болгон янз янзын байдлаар асар хэмжээний мөнгө тавигдж байгаа хяналт шалгалт байдаггүй. Тэгээ энэ байдлыг одоо хэдүүлээ нэг жоохон зэгсэнтэнд оруулмаар байна. Одоо айл гэрч гэсэн одоо нэг сарынхаа цалингаа ирэх жил нэг ингэж амьдрандаа ядаж нэг жилдээ нэг удаа хөдөө гадаа явж амрандаа гэж боддог байтал бид нар ч одоо бүр ингэж 3 сарын наслалттай төсөв баталдаг болчиход байна шүү дээ. Яг энэ удаагийн зүйл дээр бол КОП 17 гэдэг одоо ерөнхийлөгч олон улсын хэмжээний бас юмнууд хийж байгаа баг. Тэгээ хэдүүлээ ер нь юмыг нэг удаагийн шинжтэй биш ер нь уртыг хармаар байна. Монгол улс чинь Улаанбаатар хот одоо тог тасардаг, түгжирдэг, бензин тасардаг ийм зүйлийг ирмэлмээр байна. Хамгийн анхны шатныхаа амийн хэрэгцээндээ байгаа одоо Улаанбаатар хотын шугам шүлжээний асуудал бол маш хүнд байна. Одоо энэ дээр төлөөлөгч нар маань өөрсдөө одоо анхаармаар иргэд маш хүнд хэцүү байдлуудыг цаг үеэр туулж байгаа шүү. Та нар одоо тойрог дээр бас ажиллаа, хорон дээр очоо. Маш олон зовлонгуудыг ярьдаг. Асуудлыг мэдээж эн чинь нөгөө төсөв гэдэг чинь хэмжээ хязгаартай учраас бүх асуудлыг шийдэх боломжгүй. Тийм учраас ирэмлэх шаардлагатай. Ганган хүүхэнд гарах нэмэр гэж одоо яг одоогор бол Улаанбаатарт метро бол хэрэгцээ шаардлага байхгүй. Станц хэрэгтэй. Усны асуудлыг маш хурдан шийдмээр байна. Дэд бүтцийн асуудлыг шийдмээр байна. Хотыг тэлж бодлогыг гаргамаар байна. Хаавал дүүрэг одоо 28 32 он гэхэд бол Монгол улсын хамгийн их хүн амтай дүүрэг болох чинь. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд та бүгд одоо дараагийнхаа төсвийг хилцэхдээ төлөөлөгчнийхээ үгийг шингээмээр байна. Юм эргэн шүү дээ. Зарим одоо төлөөлөгч нар даапалаад Монгол Ардын нам одоо дараагийн 40 жил өмнөлөхөө засаглана гэж яриад ах шиг байна. Хэрвээ арчаасан нам засаглаад ирэх юм бол та нарын бодруулгыг бол гаргаж ирэх бах. За тэгээд одоо их хурлаар авилгал албан тушаал хууль бусаар хөрөгдсөн хууль орж ирж батлагдах юм бол маш олон нийслэлд ажиллаж байгаа хурган дарга нар ачигдахад бэлэн болно гэдгийг бас хэлмээр байна. За Улаанбаатар хот бол агарын бохирдол түгжирэл гэдэг хоёр том үндсэн дайсантай. Үүн дээр бол нам, мус төржих, хуваагдах асуудал бол байхгүй.
За манай улсаас төлөөлөгч нар бас хэлж байна. Бидэрт бол сайн зүйл бол маш их. Өнгөрсөн 15 жилийн өмнөх байсан агарын бохирдол дээр энэ жил очиж чадсан байна. Бид нар өнгөрсөн жилүүдэд өвөл иргэдтэйгээ уулзахад иргэд бол нэг номерт агарын бохирдол гэж ярьдаг гэсэн. Энэ өвөл агарын бохирдол гэж ярьдаг хүн баргалж байх байсан. Бид нар 12 сарын дундаж үзүүлэлтээр агарын бохирдлыг бол сүүлийн 15 жил байгаагүй 35% бууруулсан шүү дээ. Дээрээс нь сая бас цагаан сарын үеэр бол төвчрэл бас баг байлаа. Үүн дээр бас манай хурлын ажлын алба баяр дарга бас манлайлж зарим арга хэмжээнүүдийг авсан. Бид нар урт богино дунд хугацааны арга хэмжээнүүдтэй байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот гэдэг бол яг үндэ энэ агарын бохирдол төвчрэл гэдэг энэ хоёр том одоо асуудлын эсрэг бол бид нар дунд богино урт хугацааны бол бодлогоо үе шаттай ингээд тууштай хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр за саарамгаас сайн зүйлүүд нь бол маш их байгаа. Манай энэ албан хаагч нар бол бүгдээрээ энд бол нийслэлийн албан хаагч нар бол манлайлж ажиллаж байгаа. За төсвийн тухай манай төлөөлөгч нар бас яаж явах шиг 34-ийн 2-2 бас яаж хэрэглэх ойлгох бол буруу ойлголттой яваад байна. Бид нар энэ урдсан харах боломжгүй нөхцөл байдал зарлага нэмэгдэж байна гэдэг. Бид нар 2 сарын өмнө усын хэмжээнд энэ копийн зардал чинь бол их хурл засгийн газар шийдвэрлэх байсан зардал. Нийслэл өнөөдөр энэ үндэсний хорооны даргын захирамжаар нийслэлээр авч энэ асуудлыг шийдвэрлээд явж байгаа. Тэгэхээр энэ хуультай нийцээ цаг үеийн дагуу ийм төсвийн тодтол хийж байгаа. Төсөв өөрөө бид нар цаг үетэйгээ нийцүүлээд дэлхийн эдийн засаг, том төслүүдийн санхүүжүүлэх боломж, шаардлага, одоо энэ Монгол улсын экспортын нүүрс зэсгээд энэ хоёр одоо бараа материалын үнэтэй уялдуулаад бид нар боломжтой үедээ төсвүүдэд ахиухан тавиад төслүүдэд хэрэгжүүлэх боломжгүй үедээ танах ийм л богино хугацааны маневр менежментийг бол төсвийн хувьд бол хийж явах шаардлагатай гэж шаарддаг. Нийслэл ийм учраас энэ дээр манлайлж ажиллаад энэ олон төсөл арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлж энэ хоёр том асуудлуудаа бол ингээд шийдээд явж байгаа гэж бас хэлж байна. Тэгэхээр төсөв тодтохыг бас буруу 2 сарын өмнөх асуудал ингээд дахиж оруулж ирлээ гэж хэлж болохгүй. Энд чинь маш олон юм гадаад дотоод хүчин зүйлүүд өөрчлөгдөж идэг. Бид нар энэ дээр ингээд маневртай хурдан одоо өөрчлөгдөх боломжтой хурдан арга хэмжээ одоо авч явж ингэж төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ гэдэг. Тэгээ Таран метро 2 төслийг ярьж байна. Таранбаа төсөл бол 1.2 их найдгээд уртлын шугам бол 15 км. Улаанбаатар хотын төгжрэлд бол хаан уул дүүрэг түрүүн бас манай төлөөлөгч нар хэлсэн. Хүн ам 2 дахин нэмэгдсэн. За уртлын энэ Сүхбаатарын талбайгаас Чингисийн өргөн чөлөөгөөр дамжаад буян тухай хуучин нис хүртэл явж байгаа. Энэ тарасын дагуу бол одоо бол 11 чиглэлийн 107 автобус өдөрт 600-аас 800 эргэлт хийж автобусаар бол одоо нэг 45,000-аас 60,000 зорчилт. Автомашинаар бол энэ чиглэлд нэг өдөрт ойролцоогоор 200,000 зорчилт хийгээд байгаа. Тэгэхээр бид нар энэ л одоо яарамгийн нэмж байгаа өсөн хэрэгцээний төгжрлийг л бууруулах нэг шаардлагатай энэ яарамгийн чиглэлийн таранбааны төслийг энэ жил бол эхлүүлж хэрэгжүүлж иж 2 жилийн дотор энэ төсөл дуусч Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах урт хугацааны бодлого хэрэгжиж шít. Тэгээ 350 тэрбум их мөнгө гэж байна. Энэ бол энэ мөнгөний 29%, 30% урьдчилгаа авчих энэ төслийн. Урьдчилгаатай байжгаад 2026 оныг нийслэлээс бизнес эрхлэлийг дэмжих жил болгон зарлаад бизнес эрхлэлтэй дэд бүтцийнхэнтэй уулзахад урьдчилгаа төлбөрийн 30%-ыг олгосноороо манай дотоодын аж ахуйн нэгжүүд ажил хийх үнэхээр боломжтой болж байна гэдэг. Яг энэ дээр бол талархах илэрхийлж байна. Тэгэхээр бид нар ингээд яг талбай дээр ажил хийж байгаа манай энэ дэд бүтцүүд компаниуд бол тодорхой хэмжээний урьдчилгаа авч иж хуулийнхаа дагуу ажил нь бол сайн явна гэдгийг бол ойлгосон учраас бид нар энэ таранбааны төслөө бол хурдтай сайн явуулах үүднээс бол ийм урьдчилгааны мөнгийг бол байршуулж байгаа. За тэгээд ер нь бас түрүүн хэлэхэд нийслэлд маань одоо ингээд болохгүй хөөсөө болж байгаа ажлууд маш их байж байгаа. Бид нар өнгөрсөн жилхэд 10 мега төслийг бол гараанаас гаргасан. Одоо бидэрт бол таранбай, тойрог 1, метро гэсэн 3 төслийг бол ойрын хугацаанд гараанаас гаргах шаардлагатай. Таранбайг ингээд хэрвээ төсөв батлагдах юм бол ингээд урьдчилгаа төлбөрийн нөгөөд ингээд ажил эхлүүлнэ. 20 жилийн дотор бол хэрэгжиж дуусна. За метро тойрог 1 гэдэг төслүүд бол олон улстай нөгөө F буюу засгийн газрын баталгаан дээр одоо санхүүжүүлэх нөхцөлтэй учраас бол тодорхой хэмжээнд тодруулга авах олон улсын санхүүгийн одоо зээлдэх байгууллагуудтай хилцэх шатанда явж байгаа учраас бол саад асуудлууд байгаа. Гэхдээ бид нар бол энэ одоо зорилттой урдаа тавиад мэдээж энэ олон сая долларын том төслүүд бол амархан тэгж санхүү төсвөн шийдэгдэж явдаг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээний бас хугацаа, судалгаа тооцоо, ойлголцох асуудлууд бол гэрээлцээний шатанд бол байдаг. Ийм учраас бол эдгээр энэ асуудлууд бол за ингэ дуусгах да. 1 минут авч байж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлыг бас манай төлөөлөгч нар маань ойлгож за муу зүйлээсээ илүү сайн зүйлийг нь харж нийслэлийнхаа болон энэ хурлынхаа ажлын албанд бас залуучуудаа урам өгж ингэж ажиллаж байгаасаа гэдээ одоо төлөөлөгчийн хувьд бас саналаа хэлээ да. За баярлалаа.